Дулаан болон хүйтэн агаарын мас нийлэх үед дулаан фронт үүсдэг. Хүйтэн агаар илүү хүнд учир дулаан агаарын доогуур шургана. Дулаан фронт айжуу хөдөлдөг учир хурд хүнс томоохон тал байд жигд бөгөөд тогтвортой ордог. Сэмжин үйл, сэмжин давхраат үйл болон давхраат үйл нь дулаан фронт ойртч буй шинж тэмдэг бөгөөд араас нь борооны давхраат үйл гарч ирдэг. Сэмжин үйл дулаан фронтоос мянган километрийн наан ирдэг. Хүйтэн фронтод хүйтэн агаарын мас дулаан агаар руу орсдог. Хүйтэн агаар илүү нягт учир дулаан давхаргын доор үлдэж түүнийг дээш нь түлхэснээр хүчтэй шуурга, мөндөр, аянга цахилгаан, хүчтэй салхи үүсдэг. Дулаан агаар дээш түлхэгдэхэд ердийн цамхаг хэлбэрийн бороо шуурганы үйл үүснэ. Хүйтэн фронт хурдан нүүж 50-70 км өргөнтэй нарийн зурвас тал байд хурд унтсан. Хүйтэн фронт нүүсний дараа агаар мэдэгдэхүйц сэрүүн болж температур Цельсийн 15 хүртэлх хэмээр буурч болзошгүй байдаг.